дээр өчигдөр орой 7 цаг өнгөрч буугаад тэгээд нугасны буудлын дээр хончоод одоо ингээд өглөө нэг раме идэж аваад нэг жоохон хүч орчоод тэгээд хотын төв рүү явж байна. Хотын төвөөр орохоос өмнө болохоор нөгөө кабел карт сууж үзээгээд эндээс нугасны буудлаас ингээд автобусанд суугаад явж байна. Ямар ч гоё ногоон байгууламжтай юм бэ. За тэгээ өглөө өчигдөр орой буухад бол энэ бороо орж исэн. Одоо харин одоохондоо бороо ол зогссон байгаа. Тэгээд кабел карт сууж дуустал ер нь өнөөдржингөө л бороогүй байгаасай л гэж залбирч байна да. За тэгээд энэний дараа дахиад нэг автобусанд суугаад тэгээд дамжаад кабел картаар очих юм байна. Гадаа болохоор одоо 29 градус гэж зааж байгаа байхгүй юу? Амар бөхчм. Тэгсэн хэрнээ яг ингээд автобусын дотор ороод ирэхээр кондишн асаац айгүй хөтөн. Тэгээ ингээд би нөгөө Сиднейд явж байгаад хаширлаад шорттой явж байгаад тэгээ холоо өвдсөн. Тэгээ тэрнээсээ болоод өглөө шорттой гард юм уу гэснээ өмд цамцаа ингээд аваад явж байна. За ер нь бол манайхан тэгсэн дээр биш үү. Тэгэхээр халуун орон гээд одоо шорт бодолтой явж байгаа ч гэсэндээ дээрээ нэг авах нөмрөх юмтай байхгүй болвол энэ дотор ороод автобусын дотор тэгэл байшингууд дотор олоод хөдөн кондишнтай байхаар айгуу даард юм билээ. За автобусаасаа буучлаа. Бөхчөн бороотой явсан ямар эвгүй мэдрэмж вэ? Хүмүүс байгаа газар шүү дээ. Эндээс нөгөө кабел карынхаа пледийг авд юм байна. Тэгээ одоо энэ байрны 15 давхарт гарах юм байна. Төөрөөд ерөөсөө юу ч мэдэхгүй явж байгаад нэг хүнээс асуусан чи харин намайг энд авчирч өглөө. Айгуу баярлж байна. За эндээс ингээд кабел карндаа сууж тийм байна. За ороод ирлээ. Яа. Тоош арсан ч толгой игээд байна. Энэ хатаа. Явц буугаад ирлээ. Аюу хурдан өнгөрчт юм байна. Би энэ талаас ингээд суугаад тийшээ очиж ингээд тойроод нөгөө талаас нь ингээд суучлаа. Одоо Синтаза арал руу суухдаа болохоор анх суусан газартаа эргэж ирчээд яана энэ яг ингээд гарахтаа ингээд амар савлах юм аа ямар эвгүй юм бэ. Тэгээд эргэж ирснээрээ дайраад тэгээд Синтаза руу явд юм шүү. Синтаза арал дээр буугаад ирлээ. Одоо энэ дээр харагдж байгаа кабел караар сая явж ирсэн гэсэн үг. Энд буугаад ирсэн чи хараа бороо нэлээд тогтцсон байна. Жохон шивэрж байна. За тэгээд энэ хойр жохон явж байгаад Синтазагийн кабел кар дээр суунаа. Миний нөгөө микрофоны маань цэний дууссан. Тэгээд хөвчээр ингээ ярьчих. За такси нэлээд царайлах такси юм шүү. Синтаза арлын газрын зураг байна. За тэгээд би болохоор одоо энд байгаа юм байна. Тэгээд уг нь энэ 4-6 минутын хооронд энэ радиусаар алхах чинь гэхээр ийшээ очиод энэ цэнхрээр нөгөө далайн эргээд дагаад алхахдаг газар байгаа юм. Энийгээр жоохон алхах юм уу? Айгүй өнгөлөг юм аа. Amazing. Энд ийм цонхтой юм байна. Тэгээд энэ цонхоороо олсон ингэж харагдчих. Энэ жижиг арал дээр нэр үнэхээр бүтээн байгуулалтыг хийж чадчих юм шүү. За мэдсэн. Сингапурт ирсэн хүмүүсийн Синтаза арал дээр заавал ирэх хэрэгтэй юм байна. Энэ ямар үзэсгэлэнтэй юм бэ? Тэгээ ажлаасаа нэг 10 хоног ч гэсэн хөндөрөөд тэгээд энэ хугацааг өөртөө зориулаад сахайлаад дэлхийн бусад улс орнуудын хөгжилтэй танилцаад ингээд явах болоо. Маш сайхан байна. Тэгээд үгээр хэлхээ аргагүй шиг ийм гоё хөгжилтэй энэ гэдгийг ингээд хийж чадсан бүх хүмүүсээр үнэхээр бахарч байна. Ямар мундаг бастай хайртай. Ямар мундаг бодлоготой юм. Яа одоо доошо бууфлаа.
So хүмүүсийг энэ бүгдийг үнэхээр өөрсдийнхөө нүдээр ирж хараасаа гэж хүсэж байна. Энд ингээд хүмүүс сайхан гудсан авчраа тасгал энэ төр хийгээд элсэн ийм юм байна. Сая тэгтээ бороо орсон болохоор айгүй чигтэй. Цагаан явтаа. Би Австралид аалц хараагүй ирнэ энд аалц харлаа да. Халуун нартай өдөр ирвэл өстой үнэн тасархай юм байна. Яг сайхан зуны хувцастайгаа ирээд тэгээд ингээд байвал өстой гоё юм байна. Одоо болохоор тэгтээ нартай үед бол энэ элсэн нүд гэлбахаар юм байна. Одоо наргүй байгаа хэрнээл жоохон гэлбэж байна. Ард ийм ресторан байна. За тэгээд ийм гоё газар гэр бүлэрээ ирээд сайхан аялуул өстой гоё юм байна. Ганцаараа ингэ явахаар ганцаараа бичлэгээ хийгээл тэгээ үзэх юмаа үзээл айгүй тийм сэтгэлийн амар амгалан байдалтай гэх юм уу. Тэгтээ гэр бүлэрээ хайртай хүмүүсээгээ ирээд сайхан энэ одоо гоё зүйлийг хамтдаа хуваалцаад байвал бүр илүү гоё байх юм байна. Тэгээ одоо ээж аав дүүтэйгээ хамтдаа аялна да. Тэр байгаа юу болохоор нөгөө дүүжлэгдээд оссоор наашаа цаашаа явд юм байна. Тэгээд энд ийм өсөрдөг тоглоом байна. Ямар том навчнууд вэ? Янз янзын амтан байгаа юм шиг санагдаад байна энэ дотор. Эндээс ингээд дугуй түрээслээд тойроод аялддаг юм байна бас. За арлаа үзчихэд одоо буцаа явах гэж байна. Явсараад буугаад ирсэн чи гам цангад энд гоё ийм ориг оранжнуудыг шууд шахаад өгдөг ийм машин байт юм байна. Метронд ороод ирлээ. За Chinatown дээр буугаад дараагийн метронд суух гэж байна. Гурван алдартай өндөр барилгатай зав байдаг байр нь метроноос буухаар энд ингэ шууд гараад ирд юм байна. За гадаа бол 27 градусын халуун байна. Миний бүрхөөс гараад Сингапур улс маань бол Сиднейгээс баг дутгааргүй маш цэвэрхэн юм байна. Айгүй гоё санагдчихэв. Энээсээ ингээд доошоо буухаар ийм дэлгүүрүүд харагдчихээн. Доогоороо ийм усан зав явдаг юутай юм байна. Gardens by the Bay гэдэг парк руу гарч үзсэн чинь Tower 2-оос ингэж дамжиж орд юм байна. Энэ Tower 2 нь ингэж харагдаж байна. За одоо тэгээд
энэ нэг ийшээ явсан зам байгаад энийгээр ингээд 6 давхар руу гараад тэгээд ийшээгээ явд юм байна. Тэгжээж тэр газар руу очдөг гинэ. За энэ бол нэг үнэ тансаг юм аа. За энийгээр ингээд тийшээгээ түрүүн гарч ирэхдээ цаадлаар нь гараад ингээд тойроод тийшээ ороод нөгөө дэлгүүрүүдээр харсан. За одоо энэ нөгөө гарден руугаа гарахын тулд зүүн тал руугаа явах юм байна. Тэр харагдаж байна да. Тийшээ л очих гээд байгаад исэн. Энэ шүн болохоор гэрэл насаад бүр гоё болчих واخа. Гэтэ би шүн алтлын байхгүй. Одоо гис үзчихэд тэгээд онгоцны буудлын руугаа явна да. Гадаас та үнэхээр халуун байна шүү. Бурхан минь. Энэ арай доороосоо ингэж харагд юм байна. Гис үзчихэл жоохон сууж агаад тэгээд нэг газар орж хоол идэндээ хоол идчихэд тэгээд онгоцны буудлын руугаа явъя. Яг ингээд айгүй халууцаад эн чинь гэхдээ яг ид халуун бол биш шүү дээ. Яг орой 5 өнгөрцөн. Тэгээд өнөөдөр бас бүрхэг нэг нартай биш те. Тийм байхад бол ингэж халууцчгоос гарч байгаа юм чи яг ид халуун нарнаар олцтой. Нилээн л чанга байт юм байна да. Ийшээ ингэ явахын тулд доошоо ингэж аварцдаг шатаар гарч болно. Эсвэл энд лифт бас байна. Доошоо бууж ин доошоо ингэ аварцдаг шатаар tag as in a comment or tag as in posted. Мод шиг юуныхаа доор хүрээд ирлээ. Тэр энэнгээр ингээд хүмүүс алхах юм байна. Гой гүүртэй. Шүн бол өстой янзын харагдах нэ. Дахиад явж ах юм. Вау, энэ нэрээ нөгөө хөөхөлтийн кино, анимашн энэ дотор орсон юм шиг санагдаад байх юм. Янзын харагдаж байна. Ялангуяа одоо юу яах гээд нар шингэх гээд тэг бүр гоё харагдаад байх юм. За одоо энд нэг хэд амраа суучи. Хөлжлээ, жоохон сууж агаад тэгээд явъя да. Энэ бол үнэхээр гоё бүтээн байгууламж юм аа. Дэлхий дээр байгаа гоё үзэх юмнуудыг бүгдийн сайхан нэг нэгээр нь үзээд тэгээд ингээ явахын тулд өөрсдөө сайхан боломж гаргаад сэтгэл сэргээл нүд баясаал нэрмээр гоё юм аа. Энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс заавал ирж үзээрэй. Тэгээ одоо 2 дахь метрондоо суух гээд ингээ хүлээж байна. Сингапурын энэ метроны заавар зөвлөгөө өгдөг хэсгүүд дээр болохоор бага өвөөнөр ажилт юм байна. За тэгээд онгоцны буудлаас хотынхаа төв рүү орохдоо метрогоор дамжаас сууж амар юм шүү. Би анх мэдхгүй автобусаар яваад баахан цагаалтаа зогсоодсэн. Тэгээд автобусаар явбал тэгээд ойр хавийн юмнуудыг хараад хотыг хараад тэгээд танилцсан юм да тийм. Сингапур улсаар нэг өдөр аялсан аялын бичлэгтээ хамт байсан та нарт баярлалаа. Монголчуудын заавал ирж үзэх ёстой газруудын нэг бол Мөнөөс Өмөө юм билээ шүү. Аялал цаг зарцуулаарай. За дараагийн бичлэгээр уулзцгаая. Subscribe дараарай.